За энэ цалин хөлс нэмэгтэй холбоотой 9 сарын 29-нд бид нар өргөдлийн байнгын хороогоор ярьсан. Өргөдлийн байнгын хороо дээр ярьсан асуудал нь бол бид нар яг одоо өргөдлөөс буюу номин гэдэг иргэнээс цалин нэмэх асуудал байсан. Цалин нэмэх асуудал дээр одоо цалин нэмэх одоо жишээлбэл боломж бололцоо нь юу вэ? Ямар бодлого явж байгаа вэ? Ялангуяа эм чимлэгийн ажилчдын дунд те үндсэн цалин хэд вэ? Голч нь хэд юм бэ гэж асуусан тийм ээ. За тэр голч дээр би хариултаа амаар байгаа. Дээрэс нь би юу гэж хэлсэн бэ гэхээр энэ одоо цалин нэмэгдэхгүйтэй холбоотой эм чимлэгийн ажилчдын нөгөө яаралтай burn out effect байна. Ажлаа хаях асуудлууд гараад байна. Энээс болоод ажилчид гарч ирээд суул яах вэ гэдэг асуулт ярьсан тийм ээ. За энээс олж нилээж дайралтанд хүрсэн тийм үү занал хийлд. За тэгээд ярилцсны дараа яг 7 хоногийн дараа эмчнэр гадагшаа гараад салбай дээр гарч ирээ суусан. Тухайн үед 9 сарын 30-нд цалин огт нэмэх боломжгүй энэ бооцсон төсөв гэж хариулж яснаа. Эмчнэр гарч ир заавал сууж ээж ажил хаялт зарлана гэдэг дээр тулж ээж 10% нэмэх боломжтой гэдгийг миний одоо тэр маргаашнаас нэхлээ шууд цайд ярьсан. За тэрний дараа 7 хоногийн дараа болохоор энэ нь 10-аас 15% нэмэх боломжтой гэж ярьсан. За тэгэхээр эхлээд цалин нэмэх боломжгүй гэж ярьж ирсэн үндсэл чи юу байсан бэ? 10% нэмнэ гэсэн тооцоол чи юу байсан бэ? 15% гэсэн тооцоол судалгаа чинь юу байсан бэ? Энийхээ үндслэл тооцоог тус бүрт нь хэлж өгнө. Нэгдүгээрт. Хоёрдугаарт 10-аас 15% нэмж байгаа тохиолдолд тасрагчийн цалин хэд болох юм? Сувилагчийн хэд болох юм? Эм чимлэгийн ажилчдын хэд болох вэ? Үндсэн цалин гэсэн утгаар тийм ээ. Түүнээс биш нөгөө тулаа хийж байгаа ч юм уу 10 жил ажилласан хүмүүс ч юм уу одоо тийм эм чимлэгийн ажилчдын зөвхөн цалингаар нь ярмааргүй наа зөмөр. За ер нь эцээцэд би яанаас бодлого асуугаад идэв. Одоо энэ хүний нөөц буюу энэ эрүүл мэндийн тогтолцооны 6 блокийн нэг чинь энэ хүний нөөц нь өөрөө тэдний цалин хөлс бүтээмж яг энэ дээр ямар бодлого барьж ажиллаж байгаа юм бэ? Тэ? Энэ цалингийн хөлсний сүлжээн дээр бодлогын өөрчлөлт орж ирэх үү? Мэдлэг ур чадвар мэрэгжлийн эрсдэлд суурилсан цалин хөлс рүү энэ шилжих тогтолцоогоо бодлого яаж бодож байгаа юм бэ гэдэг асуудлыг асуугаад байгаа. Ялангуяа энэ 3-аас 5 жилийн хугацаанд одоо иргэн одоо бүсийн ойролцоогоо юу гэдэг бусад улс орныхтай манай эм чимлэгийн ажилчдын цалин мөнгө нь хэдээс хэдэн хувьдаараа очиод өгөх юм бэ гэдэг асуудал дээр эхлээд хариулт авчаа. Төсөв өргөн барих үед бол одоо засгийн газраас бүхэл одоо нөөц боломжоод ажиллаад орлогуудаа, зарлагуудаа тооцоод тэгээд одоо энэ төсвийн урсгал зардал дотоодын нийт бүтээгдэхүүн 24% хүргээд за ингээд ямар ч байсан бид одоо 26 ондоо эрүүл мэндийн даатгалын сан өмнөх жилээс одоо 1 төгрөгч нэмэгдээгүй. Гэхдээ бид 25 оныг бодвол 26 онд 316 тэрбум төгрөгийн даатгалын өнгөрсөн оныхоо өрийг дарахгүйгээр явхад бол бид нэг 10% нэмчихнэ гэсэн ийм тооцоол над байсан. Тэрийг би танд хэлсэн. Тийм учраас бид одоо 25 оноо өргүүд авах энэ дуусаагүй байгаа учраас бид энэ санхүүгийн сахилга баттай илүү зардал гаргахгүйгээр яг л одоо шаардлагатай тусламж үйлчилгээндээ зөв зохицуулалтаа хийгээд явж чадвал өнгөрсөн оных шиг 400 хэдэн тэрбум төгрөгийн өнгөрсөн оныхаа өрийг дарахгүйгээр явъя л гэсэн ийм зорилго. Тэр дотроос хэнэж чадах юм бол бид одоо цалин нэмэх боломжтой гэдэг. За дараа нь бол одоо эрүүл мэндийн ажилчид үйлдвэрчний эвлэл за багш нар ясантай холбоотой ерөнхий сайттай уулзалт хийсэн. Ерөнхий сайттай уулзалт хийгээд ерөнхий сайд ямар ч байсан одоо энэ хоёр салбараа дэмжийе. Засгийн газарт энээс одоо бусад урсгал зардлаас 10%-ийг танаж цалин хөлсөө нэмэх чиглэлээр анхаараач гэдэг тооцооллыг хийгээч гэсэн үүрэг өгөөд за энэ үүргийнхээ хүрээнд бас одоо төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо, за дээрс нь зарлагын дэд хороо энтертэй бол уулзаж бид бас ярилцаад за ямар ч байсан нэг 830 тэрбум төгрөг багш, эмнэлгийн ажилчид, ахмад наснуудын цалин тэтгэврийг нэмэхэд зарцуулъя гэдэг тооцоол гараад 181 тэрбум төгрөг эрүүл мэндийн салбарт үндсэн цалин шүү. Үндсэн цалин. За тухайлбал таны асууж байгаагаар бол одоо ТВМ1 зэрэглэлийн улсууд одоо нэг ангилалд байгаа ажилчид үндсэн цалин бол сая 166 мянган төгрөг байгаа. Энэ 15%-аар нэмэгдэнэ. Дагаад ажилласан жил дээрээс нь одоо хортой нөхцөл хаана ажиллаж байгаасаа хамаарат нэмэгдлүүд нь үндсэн цалингаас уялдаад явхлаар
ойролцоогоор нэг 200-аас 400, зарим тохиолдолд бүр 800 мянган төгрөг хүртэл нэмэгдэх ийм боломж байна. За энэ тооцоолуудыг ингээд тооны машин дээр хийгээд үзэх юм бол сая 400-аас сая 500 мянга болох нэ гэж харагдаж байна. Яг таны асуусан төв нэг англиг бисаа хэлсэн шүү, зэрэглэг хэлсэн шүү. За ийм байна. Ер нь бол бид гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг маань зөвхөн гүйцэтгээ зогсохгүй үр дүнд тулгуурласан гүйцэтгэл байх ёстой. Энэ утгаараа энэ одоо өртгийн жинг дарж байгаа хэд хэдэн чухал зүйл байгаа. Тухайлах юм бол одоо эмийн өртөг. За нөгөө эмийн үнийг одоо төлбөрийн төлөхгүйгээр бүтэн жил үргэлжилдэг учраас эм ханган нийлүүлдэг байгууллагууд бүтэн жилээр тооцож бүр хүүгээ хүртэл бодож эмийн үн нэмэгдээд байна. За тийм учраас энэ эмийг үнийг буулгах чиглэлд одоо дөрвтэй төлбөрийн тооцоог тухайн бүрд нь хийж чаддаг байх явдал. За дээрэс нь одоо эмнэлгийн менежерүүдийн ажил бас одоо их тийм зөв зохион байгуулалттай байх нь чухал юм аа гэждэг. Энэ сахилга батыг бид бас яриад байгаа. За хоёр дахь эмнэлгийн хэрэгсэл бас их үнэтэй. Хэрэгслийн одоо үнийг бас бодит болгох. За жишээлх юм бол бид одоо баримт систем дээр эмийн жорыг ил тод эмийн үнийг ил тод болгоод эмийн сангуудаар үн ямар байгааг харуулж чадсанараа өнгөрсөн 14 хоногт аптекуудаар зарагдж байгаа эмийн үн 4% багассан байна. Нэг ёсондоо иргэн таны хяналт тогтоогдохлоор эмийн сангууд ижил. За сайдаа маш тодорхой 2-3 асуулт асуугаад байгаа юм шүү дээ уул нь. Одоо та тэр түэм 1 яриад тах юм. Уул нь энэ гадаа зогсоод жагсаад байгаа хүмүүс чинь асрагчийн цайлан гэж би асуусан шүү дээ. Асрагчийн цайлан, сувилагчийн цайлан, эмчнэрийн цайлан, үндсэн цайлан хэд байжгаад хэд болох вэ? Асрагч чинь 1 сая хүрэхгүй шүү дээ. Өөрсдөө нь хэлж байгаагаар бол эдгээр чинь 900 мянга ч хүрэхгүй цайлантай юм байна. Тэгэхээр энэний нэмэгдэл нь хэд болоод байгаа юм бэ? Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ хүний нөөцийн бодлогон дээр яаж явах гэдэг юм бэ? Зөвхөн цалин хууль хангамжин дээр биш, бүтээмжин дээр яг ямар бодлого барьж ээж энэ хүмүүсээ ажил дээр нь байрлах юм бэ? Яаж ажилтаа нь байрлах юм бэ? Яаж энэ хүмүүсээ нөө burn out эффектээс салах юм бэ? Энэ дээр нэг бодлого байгаа юу л гэж асуугаад байгаа. Ер нь бол за гуравдугаарт энэ хүмүүсийн цалин нэг 10-аас 15% нэмснээр нөгөө ажиллаа хаяад байгаа эмчнэр, сувилагч нар гадаадд энэ тэнд очиж ажиллаад байгаа сувилагч нар ч юм уу эсвэл эсвэл төгсөнгөтөө бүгд гадаад явна гэж бараг ашуусын сувилгын. За ерөөсөө л гол юм бол одоо ажлын үнэлэмж сайжруулах ёстой. Тухайлх юм бол одоо эрүүл мэндийн салбарын ажилчдын нэг том чухал зүйл бол одоо олон жил сурч мэдэж авдаг мэрэгжил дээрээс нь туршлага хоригдлогддог. Тэр утгаараа үнэлэмж нь өндөр байх ёстой. Ачаалал жигэд байх ёстой. За тэр утгаараа бид одоо бодлогын хувьд бол эрүүл мэндийн шатлал бүр дээр тусламж үйлчилгээг хаалга барих, тэр зарчмыг барих тогтолцоог илүү төлхөө болгох, ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэх, тогтолцоог сайжруулах. За одоо ингээд энэ 7 хоногт өрхийн эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 25 жилийн болгож байна. Энэ дээр бас бид бодлогуудаа танилцуулна, ярина. Тэгэхээр бол одоо бодлогын хувьд ерөөсөө хаалга барьдаг энэ тогтолцоог илүү сайн болгох. За дээрэс нь одоо даатгалын тогтолцоо маань өөрөө олон ирж байгаа нэхэмжлгүүдийг хяндаг систем нь өөрөө илүү захимжсан нээлттэй болох шаардлагатай байна. Ялангуяа эрүүл мэндийн салбар бол энэ нэмэгдлүүд олон төрлийн нэмэгдэл байдаг. Үүгээр дамжуулж бас бид одоо үйл ажиллагаа хийх, тэдгээрт урам зориг өгөх энэ гол үнэлэмжийг нэмэгдүүлэх асуудал нь орж идэг. Тухайлх юм бол одоо ажилласан жилийн нэмэгдэл, за тэгээд жижүүр тонсон, илүү цаг, за хортой нөхцөл, тэгээд орон нутгийн нэмэгдлүүд гэх. Энэ болгон бол одоо салбарын гол асуудал. Тэгэхээр бид одоо өнөөдөр 15% үндсэн цалин нэмэгдүүлнэ гэдэг нь эдгээрийг ховлоод бодглохлоор нөгөө дагалдах нэмэгдлүүд нь нэмэгдээд ойролцоогоор 400-аас 800 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа юм. Зөвхөн энэ олгож байгаа нэмэгдлийг яагаад бид хасаж болохгүй? Яагаад хасаж болохгүй? Харин одоо үндсэн цалиныг нэмэгдүүлж энэ дагалдах нэмэгдлүүд нөгшөө улам их байгаасаа л гэж зорж байгаа бол. Гэхдээ энд бол бас та бүхэн өөрсдөө мэдж байгаа. Бас одоо их хурлын гишүүдийн хувьд ерөн бол бид орлоготой байх. Орлого эх орныхаа эдийн засгийг нэмэгдүүлээд орлого нэмэгдэх юм бол энэ олон зүйлүүд нэмэгдэх боломжууд байна. За тухайлх юм бол бид одоо эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн даатгалаар дамжуул цалин олгодог учраас даатгалын нэмэгдүүлэх бас нэг боломж бол бид энэ баялагын сантай холбоотой баялагын хоримтлын сангаас эрүүл мэндийн даатгалын хувийг нэмэгдүүлэх боломж байгаа талаар бас одоо судалгаанууд хийж энд бол одоо яалтчгүй л одоо их хурлын гишүүд та бүгдийн одоо хууль
шинжлэх, өөрчлөх, нэмэлт хувьд оруулахтай холбоотой үйл ажиллагаа гарах учраас энэ дээрс одоо анхаарахаас өөр аргагүй болох юм аа. Тийм учраас эрүүл мэндийн салбарын ажилчдын энэ олон төрлийн нэмэгдлүүд нь нөгөө талаасаа бас одоо орон зориг өгөж ажлын үн цэнийг нэмэгдүүлж дээр нь дуршлаг илүү одоо болгох. За бас одоо түрүүн Саранчулан гишүүн ярьж байсан энэ орон нутагт ажиллах эмчийн одоо хүслийг нэмэгдүүлэх энэ чиглэл хүртэл одоо нөлөөлж байгаа. Тухайлх юм бол одоо өнгөрсөн хугацаанд аймагт ажиллахад 20%, орон нутагт ажиллахад 40% гээл энэ одоо хувьчилж нэмэгдүүлсэн өөрөө орон нутгуудад ажиллах эмч дутагдж байгаа эмнэлгийн ажилчдын одоо бид ганцхан эмч биш шүү. Энэ бол эмнэлгийн ажилчид, совилогчид, ялангуяа тэр дотор совилогчийн асуудал бол бүр онцгой тулгамдж байгаа асуудал байгаа. Тийм учраас совилогчдын одоо цалин нэмэх асуудал бол эрүүл мэндийн яамны том бодлогын нэгэн хэсэг байгаа юм аа. Тэгэд энэ нэмэгдлүүдийг нэмэх том гаргалгаа бол ерөөсөө үндсэн цалин нэмэгдүүлж энэ одоо тооцоолж пропорцолж бодож байгаа зүйлүүд нь нэмэгдэх нь чухал.